очиход жишээ нь яг тэрийгээр ангийн голын гүүрээр гарахад миний маш олон гоё дурсамжууд сэргэж одоо бодогддог надад. Би чи стол тэр ангийн голын эрэхтэр аргалын утаа мэдрэлэн штэ. Эргээд санахад их сайхан байдаг. Чингэлтэй уулын тухайд бол угаасаа манай одоо би боддоо штэ. Тухайн энэ тэр гэр хорооллын гудамжууд чинь маш гоё цэгцтэй байлаа штэ. Хөө яг жигдэх өнгөтэй бүгдээрээ хаалган дээр үлзий хийнүүд бичсэн тий. Тэгээ бүх юм зэгцтэй бүгд гарч хогоо цэвэрлдэг. Тэгээд ээлжээр эргүүл хийдэг ямар цэгцтэй байсан юм. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн хийвтэй найртай хоорондоо ерөөсө хідэн гудамж алгасаар тэднийх тэнд байдаг энд байдаг гэж мэддэг үстэй. Одоо дайд би нэгэ танихгүй штэ. Хандагийн хаана гэхэд зүгээр хідэн гудамж алгасаар заана үстэй тухайн үеийн хүмүүс чи тийм л байсан. Тийм болохоор нөгөө хүүхдүүд би нэгэ их таньдаг. Тийм учраас их олноороо бөөгнөрнө. Тэгээ олноороо бөөгнөрсөн хүүхдүүд юу өс тоглох вэ? Тэгэл өстө хөл бөмбөг маатар тенс тэгэл сагс бавгаж гэх янз бүрийн тоглоомод тоглоно. Би одоо харин ажиглаад байхад ингэж гудамжиндаа ингээд маш олноороо гараад тоглож байгаа хүмүүс юу харагдах байсан юм шүү дээ. Бидний үед чинь бол маш олноороо бөгнөрч тэгж тоглодог. Тэр маань одоо бас их гоё дурсамж болж үлдсэн юм болов уу гэж боддог. Тэгээ тухайн үед чинь бас нөгөө ном унших хөдөлгөөн их өрнөдөг болохоор тийм тэр нэг 5 онцгийн эзэн болохгүй нацагд орж тэмдэгтэн тий. Тэгээ номын сайн нөхөр гэдэг тэмдэг аавна гэдэг чинь бас одоо том үзүүлэлтийн нэг штэ. Нэгэн сүрхий мундаг сурагчийн үзүүлэлт байхгүй юу? Тэгээ тэр бас нэг Төмрөө түүний команд гэдэг кино чинь киногоороо их гарна, бас номоороо их гарна. Тэгээ тэр үеийн пианорууд одоо миний үчи пианорууд штэ. Тэр үеийн пианорууд ч одоо Төмрөө түүний командыг дуурайгаад тэгээд л одоо гоё компанид ажил өрнүүлэндээ манай чиглэлтэй одоо 2 гудамжны хүүхдүүд нээлтдэг гэсэн. Манай гудамж, манай ордлын гудамж. Тэгээд тэр 2 гудамжны хүүхдүүд маань нээлж одоо биеиндээ ус авч өгнө. Биеийнхээ төлөө модыг хагална. Ганц хүүхэд нь хол байгаа имэдээ туслана тий. Бас тий хингой эрдэнэгой өвцөн гэвэл ээлжир иргэн. Яаргүй. Тий их тийм хөөрхөн одоо тус сэтгэлгээтэй тийм хүүхдүүд одоо нийлдэг байлаа. Тэгээд ч ер нь сурлага номдод сайн байсан. Эргээ утгаад маш их авьяаслаг хүүхдүүд нийлдэг байжээ. Тэгээд би бүр залуу багтаа оюутан болсныхаа дараа тэдрийгээ бүр санаад мартаж чаддгүй. За тэгээд жүжигчин болсныхаа дараа ч гэсэн одоо байрныхан гэж ярина л да. Тэр байрныхаа хүүхдүүдийг маш их санана. Тэгэлгүй идэрдээ зориулж өстой ном бичхээсээ гайл бүр бодно. Одоо энэ бас гайгүй болж. Тэгтээ төрөөний чиний хэлдгээр бол ер нь эргээ бодоход бол яг багын найз нартайгаа л их хүн эргэж уулзт юм бэл. Тэгээд чиний найз хэмбэ гэвэл дандаа багын найз нараа хүмүүс гоцон нэрсэн байдаг штэ. Яагаад гэхээр би боддیں۔ Зүгээр тухайн үед одоо тэр муу хүн тэр сайн хүн гэх байхгүй л тийш эргэж нөхөрлөж байгаа шүү дээ. Тэр улсууд чинь муудад сайдгаж муудан сайдан бүх зангаа авалцсан тэгээ сүлдээ дивнийхээ муу занг хүлэн зөвшөөрнө. Энэ ийм зантай те ингүүл зүгээр болчтой гэдгээ мэднэ. Тэгээд тэрэгтэй зэрэг ерөөсөө хүлэн зөвшөөрч эхэлж юм л да. Хүнийх нь хувьд хүлэн зөвшөөрөөд эхлэхээр найзан болгож эхэлж байгаа байхгүй тэр чинь. Анх оюутан болоод оюутны ширээнд суусан анхны одоо нөө бөөнөрөө нийлээд ажил авна тэр цаг үеийг эргээд орсод бас хамгийн сайхан дурсамжаа төгөлдөх байх гэж бодож байна. Би ч одоо Багшийн дэдийн кино драмын ангид орчвол хамгийн анхны хичээл надад ерөөсөө мартагддаггүй. За би чинь кино драмын ангид орсон. За жүжигчний хичээл гэж юу ямар хичээл байх вэ гэж бодож байгаа юм чинь. Тэгэл хичээл эхэлсэн. Үгүй алтан мөнгөний эзэн тоглоал эхэллээ шүү. Би ч өөр гайхаадгүй чи алтан мөнгөний эзэн тоглоалах юм. Тэгээ галт мөнгөний эзэг гэдэг чинь нөгөө нуугаа тий хинтнээр гараад иргээл гарч ирсэн ингээл таадгаад таасна нөгөө ингээд буцаж өгөөл үгүй ч одоо бүр гайх хичээлээ заадгүй багтаа. Юу тоглоод байгаа юм бодоо гэж. Өөд яг тоглоом болохоор сонирхолтой л байна. Тий сонирхолтой байна. За тэгсэр бол эхний өдөр тоглоод бие биентэйгээ танилцаал. Биенийхээ овг нэртэй цээжлээл хэн одоо гомбын залууд дундгой ангаас тэдгээр 10 жилийн төрж ирсэн гэл тий. Тус тусаа бүгдээ тэр овгтой юу гэдэг цээжлэн. Тэгээд л ер нь маш хөнгөн хичээл. Жигтэйг гоё хичээл, тоглолт хичээл. Би ч өөр хөөх за ингээд дөрөвжөд орсон гэж арайч баймааргүй юм. Ямар гоё хичээл вэ гэж бодоод тэгээд л хүнд нь эхэлсэндээ хөөхө хуурсан байхгүй бидрийг. Ганц 2 өдөр тий тэгээд гоё өстой гоё ангид орчлаа би гэж байжсэн чинь хамгийн хүндгцүү ангид орсноо
сүүлд мэдсэн л дээ. Тэгтээ тэр анхны хичээл ерөөсөө мартагддаггүй. Би ямар гоё хичээлэхээр ийм байдгийг гэдэг би чи бүр тэгж хичээлээ эхэлдэг одоо сургууль анги танхим гэж байдгүй байх л та. Тэр чинь бас нэг жүжигчүүнд хамгийн байх ёстой арын шин тий. Нэг одоо нэг жүжигчүүнд байх ёстой суурь юмнуудыг багш нар анхнаас нь бэлдэж эхэлж байна л та тий. Намайг анх ороход ер нь тэгдэг байсан. Чи бол жүжигчний психологтой хөвгт биш байна гэдэг. Манай багш нар намайг тэгэд идэг байсан. Тэрний бас нэг учир өгдөг байсан баха. Тэгээ хаяа бас нэг жоохон хамаагүй чи чөлөөтэй инээцүү. Хаяа бас тэлэгдэцүү. Чи бүх юмаа ингээд яг цэгцтэй бүх юмаа одоо жин тан те энэ бол ийм л энэ стка ингэж тавьсан бол ингэж л тавих хэрэгтэй те. Би энэ аягнаас уусан бол би л уух хэрэгтэй өөр хэн ч уух ёсгүй ч гэдэг юм уу. Хитрхи их тийм байсан юм шиг үлээ. Тэгээ багш нар маань чи нэг энийг юуг л өөрчлөх хэрэгтэй юм байна. 4 жил чи энэ дээр маш анхаарах хэрэгтэй өгдөө ингээд тэгжсэн би тэгэл боддتي бас нэг тийм аливаа юмд хандах хамтлагыг минь бас нэг зардалж өгөнж гэдэг юм те хитрхи их бас юу багч хэцүү шүү дээ. Ер нь самаа солихгүй нөө хумсны утгаа солихгүй яс хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бас нэг жоохон тийм талдаа байсан юм шиг байлаа. Тэгээс үлдээ би бүр хамаагүй басалтаа би амар эвдэрсэн шүү дээ. Дөрөвдүгээр курсээ төгсөхдөө би чинь Өөртөө ороод гарсан байна. Ер нь нэг стакан дуус байхад хинийх юм бэ гэж асуухгүй ус уйл уучих жишээ. Ерөнхийдөө нилээ эвдэрсэн те. Эвдэрсэн те. Тэр тэгээд одоо мэрэгчлийн онцлог төг чухал баг та. Магадгүй бас нэг тиймэрхүү зан характер хэрэгтэй юм шиг байлаа. Их тул тэр нэг шатаар өгсөө явж идэв ба. Хоёулаа хотоос бүтээч чи орцсон. Хотоос 2 хавь авсан шүү дээ. Тий, хотоос ерөөсөө 2 хавь авсны нэг нь их тул бүтээр байхгүй юу? Тэгээ ингээд ямар хүүхдүүд ирэх болоо гэж нөө байжсэн ярьцгааж гад хоёулаа за юу ч гэсэн ангируу орё гэдэг. Манай ангич 4 дахь удаас хоёулаа шатар гүгэд гараасан. Хөөх шатан дээр нэг 3 гоё залуу зогсож байна. Нүд хөмсөг гэж ихтих ерөөсөө ихтихэн 3 гоё цэвэрхэн залуу. Тэгэл нөгөө гурыг хачаад хийх ямар гоё залуучууд вэ гээл тэгдэ. Тэгэхээр юуг нь хараад байгаа юм бэ? Хараагүй юм шиг яваач. Тэгээ чичээд ангидаа орж ирээд хоёулаа суужсэн чинь нөгөө 3 залуу гой залууч манай ангид ороод ирдэ шүү. Хоёулаа гайхаа би энийг нудраад хүүе нөгөө 3 ч манай анги байсан биш үү. Тэр нь одоо энэ гомбын залбат. Тэгээ нөгөө дан цод одоо нэвтрүүлэгч цод дамжгийн цод гэдэг шүү дээ. Тэр цод чинь. За тэгээ нэг нь нэгмэрч өгч жүжигч юм байсан та одоо өнгөрцөн хөрхөө нөгөө газар шороод дээр тоглодог доо. Тэгээ нэг их бүлтгэрнүүдтэй бас манай ошин урлагтыг тоглодог байсан. Их агьяастай залуу байсан. Хөрхөө тэр гурван маань орж ирээд гурвуулаа нэг тавхраатай хадаг нүдтэй. Тэгээд манай ихтүүд гүшин чи дандаа гоё хүмүүс орж ирж шүү гэж тэгжсэн. Ерөөсөө мартагддгүй. Тэгээд манай анги чи 21 27 өгтэй анх хичээлээ эхэлж байлаа. Аймагаас ирсэн. Одоо аймгийн шалгуулсан нөхдүүд штэ. Авьяасаар тэр чи багш нар яваал одоо өвөр хангаагаас жишээ нь одоо цэндээ наран чимгийг авчрах жишээ нэ. Ер нь бүх дээд сургуулиудын залуучууд кинодрама анги охтуудыг харах гэж л ирдэг байсан. Одоо бид нар чи ингээд завсарлагаанаар нөгөө А байрнаас Б байр руу орно штэ. Тэгэл А байрнаас Б байр руу шилжихэд тэр цаг магийг их сайн мэднэ. Одоо тэгээ очиж харж исэн залуучууд бол эргээд бодгол баг. Ер нь бол тэгээд өстой ингээд тэрдэн тэр вэ энэ вэ гэл ингээд яг ингээд байцгааж штэ. Бид нар чи одууд юм шиг л явна штэ. Тухай зүгээрстэй ингээд хөөх нөгөө залуучууд ирчиж гээл. Тэгээд нөгөө байр руу орно. Одоо манай ангийн долгор битэрч одоо ТV9 захирал хийжсэн та. Манай ангийн долгор битэр чинь шуудан гар захиа аваад тэгээ бүр ерөөсөө Монгол шуудангаас бүр яах вэ гэд манай тэгхэм рүү хандаад бүр тэгж их захиа ирдэг гэсэн байхгүй. Тэгхэм рүү хандаад тэгмийнхээ хуралдаад одоо энэ хоёрын захиа гарууд яасан бэ гэвэл улаан од сэтгүүл дээр битэр гарчихгүй юу. За тэгэл байхгүй Монгол орны өнцөг болон бүрээс нөгөө цэрэгт явсан бүх залуучууд гэдэг шиг ерөөсөө захиач эдэн зугаар орж ш өдөрт. Өө тийм үү. Тий, тэгээ бүр захиан дарагдаад бүр яахаа мэдхээ байгаад одоо энийг нөгөө хоёр хүүхдийг яах вэ гэдэг. Асан тоолдог манай нэг дорцсон багш. Тий. Дорцсон багш маань бүр техникийн хурал хийгээд одоо яах вэ энэ загталд одоо ямар арга хэмжээ авах вэ? Бүр энэ загтлын дагуу
одоо компанид ажил гэдэг юм тэр үед одоо тэрийг юу гэж хэлмээрээ тий одоо төсөлд ажил тийм ажил зохиох уу энэ ч одоо юу болж вэ гэдэг боо болж ирсэн яг тухайн үед ажиллаж исэн Монгол шуудангийн хүмүүс бол нэг ийм юм болж ирсэн гэж санахад байх. Тэгэхээр тэр тэрнээс ингээ одоо ингээ бодоход тэр хэвлэл мэдээлэл гэдэг чинь тэр ямар чухал байсан бэ тий? Чухал байгаа үстэй маш хүчтэй байсан биз дээ. Тэрнийг улаад гэдэг чинь цэргийн сонир байсан санагдаад тий. Тий бүхэл одоо цэрэгч явсан улсууд тэр сониг уншдаг байсан баха. Тийм учраас л одоо тэр учиргүй тэгж олон өнцөг болон бүрээс тийм захиарсан баг гэж би боддог шүү дээ. За бараг л 100% дээр нүдэрт авч ирсэн хүнээс одоо захиа авч ирсэн үү гэж асууваад бол хэрэггүй байна гэдэг айгүй сайн ойлголоо. Тэгээ бүр тэр чинь нэг бичснийг юу яах бүр олон бичснүүдийг хадгална. Олон бичснүүдийг хадгалах. Өчнөө юм болж байгаа юм чинь тэр чинь. Тэгээ хариу биччихв үү? Би бүр 5 6 бичсэн нь одоо энэ хүчээр 5 6 биччихлээ шүү. Одоо хариу бичихгүй бол болохгүй гэдэг. Бас сүйдээ захианууд энэ нэг бичсэн, энэ хоёр бичсэн гэд ядгаад. Тэгээ сүйдээ долбор идэж нэг чам хүүш хоёулаа 5-аас дээш бичсэнд нь хариу бичье. Тэгээд яриад хоёулаа. Тэгээ би тэрийг хадгалдаг байсан. Олон бичснүүдийн одоо 2 чамдаан дөрөв захиа бүр зориуд тэр 2 чамдаан дүүрэн захиа маань одоо эргээд унших юм бол маш сонирхолтой. Тэгэхээр бас маш сайхан яриад илгэсэн танд баярлалаа. Бас хоёулаа цаг хугацааг маш хурдан тэгээд аюу тийм өнгөрсөндөө очиод нэг тийм сайхан мэдрэмжийг бас авлаа. Тэгээд бидэнтэй бас халуунд болоо сайхан яриа өрнөөс нь баярлалаа. Тэгээд манай тоглолтын тайзан дээр нэг бяцхан хөөрхөн цасан октод ирсэн байгаа. Танд зориулж мэдлэгээ дэвшүүлэх гээд. За юу хөөрхий. Хөөрхөн цасан октодынхаа мэдлэгийг хөтэ авч үзтгээ. За. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Студид маань шин зочин ирсэн байгаа. Тэгээ хүний найз нөхөд гэдэг бол тухайн хүнийг бас тодорхойлох нэг хэмжүүр байдаг. Тэгэхээр өнөөдөр манай студид одно хичээ маань найз 1-р төрхийг хэлж хатагтай альмаа ирсэн байгаа. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгэхээр найзаар маань намайг дүгнэ гэж ярьдаг. Та хоёр маань хизэнээс анх бие биентэйгээ найзалж эхлэв. За нөгөө хархан багасаа л гэдэг шиг баха та. Би альмагаа харсан тэр өдрөө ерөөсөө мартдаггүй. Би ч нөгөө чингэлтэй хөвгтүүд. Манай чингэлтэй чи одоо яг энэ цаг үе шиг байгаагүй. Тийм байгаагүй юм. Одоо маш гоё гудамжнууд нь сэлгэр яг манай гудамжнууд дөр гол урсдаг байлаа тий. Гоё гол урсан. Тэгээд цаашхна яваад гоё цэцэг нуг. Тэгээд уул маань залгадаг. Тэгээ өглөө босч ирэхэд чингэлтэд гачин гоё гайхалтай мэдрэмжийг авна. Ягаад тэгэхээр тэр усны үнэр, тэр зүлэгний үнэр, цэцэгний үнэр үнэртдэг. Тийм газар байсан. Тэгээ манай ч нөгөө эднийх чинь үхэртэй. Тэгээ манай ээж аав чинь тараг суу ахуулах гээд яваа. Чи тэр донд гэдэг айл руу очиод нэг юм тараг суу айдрыг явуулахгүй юу? Би чинь яохоо одоо дөрөвтэй исэн юм. Тийм хэлсэн юм шиг. За тэгээ эдний хаалгыг тогсон чинь хаалга гонгоолгож өглөө. Хүү нэг гоё нүд төмсгтэй охин. Би хүү ямар гоё нүд төмсгтэй охин. Нэг гоё охин ингээд инээмсэглээ. Би анх тийш асуух байхгүй. Тэгээ тэр цагаас хойш тэр үерсэн те нэг гудамж. Манайх тэр гудамж нөөж ирээд удаагүй байсан. Тэгээд л одоо анх харж байгаа. Тэгээд л би тэрийн одоо өстой нөхөрлөл эхэлсэн. Хэдэн жилийн хугацаа байна? Болоо. Тэгэхээр 46 7 жил. Тэгэхээр амьдралын найзууд гэж хэлэхээр тий. Одоо миний өстой сайн мó гэдэг шиг миний гомдож шамсан одоо юу гэдэг баярлаж бахархсан бүх юмыг л миний найз мэддэг. Тий тэр. Тийм найзтай байна гэдэг бас хүндс хэр болдогтой олдоод татахгүй боломж. Яг үнэ. Хүн болж төрснийх гэдэг би яриад байгаа шүү дээ. Хүн болж төрснийх хүн бас найзтай байна гэдэг. Тэ чамайг зоох үед юм уу? Яг одоо чамайг хүний тусалцаа хэрэгтэй болсон үед уцтахад шууд хурж ирдэг найзтай байх шиг гоё юм байхгүй шүү дээ. Энэ ч гэсэн бас л тийм сайхан амьдрал шүү дээ. За тийм найз юм нэгдэ. Тий. Манай цочин маань ер нь одоо тэр анхны сэтгэл гэдэг тэр ярьлаа шүү дээ. Таны хувьд анхны сэтгэлээ хаваасаа ер нь ямар шоу охин байсан бэ? Хэл адтай байсан байх гэж би хувьдаа бодоод байна.
Адтай аднаач. Нэг хөөрхөн чохин байсан манай найз чинь. Олон дүүтэй. Битэр чин тэр дүүнэрийнх нь хажуугаар бас зав зай гаргаж тоглоно. Хажид байна. Гэхдээ яг зүгээр хөвчлэн битэр чи одоо нэг эрэгтэй хүүхдүүдтэй их тоглодог байсан юм да. Тэрний юу вэ гэвэл хөл бөмбөгөнд их тоглодог. Өөрөөр хэлбэл жоохон ишүүд маягийн охтууд байсан байх гэж боддгийг. Ер нь зүгээр хавдар амьдралын онцлог нь ч тийм байсан байж магадгүй бид нар чинь голчлонд тийм зүлэгтэй одоо түр одно хэлчихлээ шүү дээ зүлэг ногоотой тийм их сайхан газар тэгээд тэнд чинь тоглодог тоглоом нь маатаг тоглоно хөл бөмбөг тоглоно сакс тоглоно за эндээсээ цаашаа бол тэгэл тэр нугаараа явж цэцэг түүгээл дээшээгээ тэр уул руугаа гараад гүзээлцэн тийм түүгээл гих мэтчний бидний багын амьдрал их гоё дурсамжтай байдаг байсан л да их гоё дурсамжаар дөрвөн жилүүд хамгийн сайхан дурсамжийг бас энэ зөвхөн манай сачин битээр төрөөл ерөөсөд шинэ жилийн орой юу дурсах хоёлаа хамгийн сайхан дурсамжаад ярий гэж зөндөө дурсамж ярьж бас нэг хэсэг цаг хугацааг бас ихэд инээж өнгөрүүллээ. Манай байрны нэг одоо 7 хүү 7 охин гэдэг шиг бас тоо тэнцсэн. Бас тэгээ хоорондоо байрныхан гэж хэлээд төмөрөө түүний команд гэдэг шиг би энэдээ туслаад тэ ярьсан шүү дээ түрүүн тэ ганцаар байгаа эмээг эргэх жишээтэй гэдэг шиг. Ер нь тэгээд байрныхаа уралдаан тэмцээнийг хэцгээд үлсэн тэ. Шатар даамны тэмцээн ингээ. Бүх төрлийн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Их зохион байгуулагч хүмүүсээс. Энд ч одоо их дарах юм байна уу? Энд ч одоо өдөрдөгч байсан. Манай ч дарж ирээ дарах. Жигтэй дарах болчтой манай үуч. Би өөр айгу дарах болчтой шүү. Өдөрдөгч хүний нэг шүү дээ. Ер нь бол тэгээ ер нь альва юмд их хайхтар нөхөр нямбай ханддаг бүр углуургаар нь гэдэг шиг юм тий. Магадгүй би бас энийг дүүрэж бас тийм болсон гэж мах тавтай. Тэгээд уусаад байдаг шүү. Ер нь би ч бас хүзрэг тоглодог гэж одоо манайх намайг ярьж гинөө ганц нэг хүн тийм ярьж гинөө. Ер нь хүзэр тоглох дуртай. Бас нэг мууч тоглохгүй. За сайн. Тэгэхээр тэр хүзрийг чи энэ хүнээс сурсан шүү. Багшаа энэ дээ. Багшаа энэ үе шүү дээ. Одоо манайх намайг хараад аваад одно их чи багш энэ үе шүү гэж. Хитүүд гайх багтаа нэр. Ер нь хүн ингэж байн гурмаар тэтгэгдэж те хүнээс тэр сайхан дулаан үгийг сонсно гэдэг бол хүний амьдралаас их чухал зүйл юм болоо гэж би хардیں۔ Тэгэхээр манай зочинд та тэр хамгийн сайхан урмын үгийг хамгийн сайхан бас магтаалыг бас өнөөдөр зориулаач гэж хүсмээр нь баяр болж байна. Ягаад заавал тийм ээ ийм тийм гэх ёстой гэж те хүнээсээ хамгийн сайхан урмыг бас авах хамгийн сайхан гэж би хувьдаа боддгийн. Би бол найзаа боддгийм аа. Ер нь зүгээр яг дээр үеийн усууд тэгж хэлдэг юм л да. Шагаа шиг засцсан шагаа шиг тийм цэвэрхэн охин шүү. Засцсан шагаа шиг цэвэрхэн залуу шүү ч гэдэг юм уу. Дээр үеийн хүчил бол хүнийг тэгж магтдаг байсан. Өөрөөр хэлбэл ер нь миний найз их өө багтай хүн. Маш өө багтай. Өөгүй хүн гэж ер нь байдаггүй. Гэтэл одоо яг битээр 40 хэдэн жилийн хугацаанд найзлахдаа бие биеийн лүгээ хизээч уурлж байгаагүй. Хизээч. Одоо бие биеийн лүгээ уурлаад чи гэж ингэж байгаагүй. Тий. Тэгэхээр бол би ч бас нэг тийм сайхан замтай хүн биш. Тэгэхээр манай найзууд бол бас их учир ухаан байдаг байх гэж би боддог нэгдүгээр. Хоёрдугаарт бол ер нь зүгээр юм бүх юм өвдөгш. Ухаантай, асар ухаантай. Хүмүүс бол ойлгохтой бол одоо ингээл мэдээж юу ч гэж өөрөөсдийнхээ гадаад өөрийнхөө байдлаараа дүгндэг байх. Гэтэл бол одоо амьдралын одоо одноо бол зөндөө ярьсан. Амьдралд юу их тохиолдох вэ? Маш их юм тохиолддог. Тэр болгонд минь одноогийн хэлсэн нэг л том өгүүлбэр миний амьдралыг чиглүүлж өгдөг. Тэгж тийм элдв одоо юугаар чи бити тэг ингэ хийж тийхгүй. Их зохиол уншина манай найз. Маш их зохиол уншина. Тэгэл маш ухаантай өгүүлбэрээр л амьдралд минь бүх юм чиглүүлж өгдөг. Ямагт нэг зангараа байдаг. Тэгэхээр бидний нэвтрүүлгийн бас урилгыг хүлээж авч халуун татан сайхан яриад илгэсэн танд бас маш их баярлалаа. Нөхрөлийн үн цэнийг бас бидэнд гайхууллаа. Надад бас маш сайхан мэдрэмжийг бас таваглаа. Тэгээд тэр бас манай үзэгчид манай зочны маань ярианаас бас сонссон баха ерөөсөл цагаар тоглолт хийгээд ерөөсөө сая дордгийн арга хэмжээг авч явдаг юм байна.
нэвтрүүлэгтэйгээ үргэлжлээд хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэд хоёулаа бас сайхан дурсамжуудаа үргэлжлүүлээ. Тэгэхээр таны үеийн яг тэр оюутан цаг гэдэг бол бас олон зүйлээрээ гайхалтай баялаг. Тэгээд нийлж их юм хийн, хөдөө гадаа явна гэл тэр сайхан цаг үеийг бас миний оюутан нас бол маш гайхамшигтай өнгөрсөн. Би ч одоо кинодрама ингээд эсэж орчвол 9 сарын 1-нд хичээл эхлэхээс өмнө 65 хоног аж ахуй явуулчихлаа шүү дээ. 65 хоног улаан толгоон сангийн аж ахуй дотор. тийш дээ. Аж ахуй руу их явцгаад байсан. Тэгвэл ингээд ангийн хүүхдүүд зөвхөн кинодрама ангийн хүүхдүүд биш. Яг тэр дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүд учраас тэгээд физматиас байх жишээ нь химийн газ байх жишээ нь ерөнхий техникээс байх жишээ нь ингээд ангиас хүүхдүүд нийлээд нэг одоо байрлаад тэр даршин дээр ажилладаг байсан байхгүй юу. Тэгээд тэр улаан толгойд чи бид нар 65 хонсон. Одоо ямар гоё байсан бэ? Дандаа залуучууд одоо тэр уйдгартай өдөр гэж байхгүй шүү дээ. Тэгээд инээс хөхөрсөн тэгээд тоглосон ажиллаж өстө гялзуулыг ажиллаа өстө бүр тоглохооч мэдгүй нэг хэсэг тэр ажил руу гүрлэгдсэн байгаа юм чи тэг вэжэд нэг хэсэг цаг дууссан өдрийн хоол гэдэг тэр өдрийн хоолнд явах чи ямар гоё ядч жаргал бас хөхрөлдөө бүгдээрээ тэгээд ингээд бас нэг хамгийн гоё юм бол одоо хаяа нэг үжлэх юм шүү дээ. Тийм шүү. За тэр хаяа нэг үжлэхийг чи одоо олон трактор нэг машинуудыг заал болох гээд эхлэх үнэ заал болохгүй маш олон машинууд тракторууд маань ингэ гэрлээ тусгаад өгчин тойруулаад нэг юм гоё зүлгэн дээр ингээд гадаа талбай засна гэсэн үг шүү дээ. Нэг ёсны бод гэрлээрээ заа ёо. Тэр чи тод гэрлээ байх адамгүй. Жог бүдүүг байх тусмаас зүгээр байгаа байхгүй юу? Тэгээ тэр гэрлээ тусгачин гот надад тэр зураг ерөөсөө мартахгүй шүү. За орой ингээд ажил дуусны дараа 10 цагаас үжлэг эхэлнэ гэдэг хэвчээ уулд аваад полин залуучууд алхаж ирнэ шүү дээ. Хороомод нь гэлцаал тий энтэй талаас цэргийн нэгдсэн дээдийнх ингээс та алхаал дуулаад эн чинь хүний сэтгэл бүр хөдлөхгүй байхын аргагүй. Тэгэл тэндээс ангаахын дээдийн октод ингээл гоё өнгө ингээл тэндээс буугаад талаас залуучууд цуглаад тэгэл бүжиглээ шүү дээ. Үнэн гоё. Яасан ч гоё байсан. Тэгэл бүжиглээл маш их дэгтэй байж. Маш их ёс зүйтэй байж, маш их хүмүүжлтэй байж тэр багш нарынхаа үгийг их сонсдог байж, ахмадуудаа хүндэлдэг байж бид нар чинь. Тэгж бүжиглчгээд одоо тар өглөөрт ажилтаа хүүхдүүдээ гэхэд буцаал алах шүү дээ. Баяртай гэд. Тэгээ шүнжэнгөө бүгдээрээ тэтгсэн нэгсэн агаад хөхрөлдөж хоноод тэгэл бушуухан тэр үжлэг дахиж болоосоо гэл. Тэгээ тэр үжлэгэн дээрч тэр бас одоо нөгөө тухайн ажиллаж байгаа байрлаж байгаа тэр байрандаа ш тэр гоё залуу нас юм чин хайр дурлалын армаас дүүсэлгүй яг уу хин нэгээ шохорхолгүй яг уу тэгээд тэрэнд нь дэм болох гэж тус болох гэж гүйлцгээ тий нөгөө хоёрыг үерхчээсэ гэж бодно а зарим нэг нь дурлалдаа шаналлыг хуваалцсан боо бодсон шүү дээ ямар сандаа манай ихтүүд өөрөө ярилцлага өгч ирсэн болохоор би яг үеийг ярьчих гэж бодож байгаа манай ихтүүд ч бас дурлалдаа шаналаад уйлал тэгээ бид тэр чинь нөгөөдгийнхаа шаналлыг хуваалцаад би чинь бас тэгээ байж байгаа хоёулаа би нэг захивцсан одноо гэх. Хүү ямар захивч их толч эд метр захивчцээ би. Тийм армандаг байгаа үстэй бүр наагаад амар урт хааны зарлиг юм уу? Хүйдэг захиа заяа. Тэгээ ингээд наагаад ингээд урт утлгацсан. Түлийн дээр зогсцсон. Би түлийн одоо бидэх ямар шаардлагатай бас л их армандаг юм а. Өвдөглөөд өвдөлийн өмнө өвдөглөөд аюу гар мараа ингээд тэрийн стай тийм их үнэнч хичээгүй сонсож штеп. Өөдс намайг урдаа өвдөглүүлсэн. Нөгөө захиалаа ингээд уушаад би чи уйлаад. Нэг өвдөл чи уйлаад, хоёулаа уйлаад. Хүмүн тэгээ хоёулаа нэг шүн нойргүй хонжиж үлээ. Үүр цайраал би мартдаггүй. Үүр цайраал тэгэл хоёулаа орж унтах уу яах вэ? Яг шиг гадаа гоё яаж чад үүр цайлах чи аюулаа гэл. Зуны үүр чи их гоё штэ нэг гоё сэлгэр туяа гэл тэ. Тэгжэл тоогооч усаад шанага аяга хангинуулаа. Тэгээд ажил өрнөж байгаа юм чи хүүхдүүд босоо. Сайхан мэдрэмжүүдийг бас өглөө тэгэхээр бас хүний оюутан цаг тэр сайхан дурсамжууд гэдэг нэг дандаа гэгэн байдаг болохоор
хүнд их сайхан байдаг. Тэгээд хоёлоо дурсамжаа бас үргэлжлүүлээ дараагийн аялал дээр очие. Тэгээд мэдээж их сургууль төгсөөл гарлаа. Айгуу мундаг жүжигч мундаг сэтгүүлч болцсон гэдэг өөрсдөө мэдээж яг тэгж бодсон шүү. Тэгээд яг л тэндээс нэг амьдрал тавтай морид гээд бөхцөөлөх нь ер нь та анх яг их сургуулаа төгсөөл мэрэгжлийн жүжигчин гэсэн тэр ром диплом аваад анхны уран бүтээлийн тэр гараа яаж эхэлчихв. Сайхан дурсамжууд бас юу байна мэдээж. Тэр бол маш ярих бол өстой нэдэ их юм байгаа гэж бодож байна. Гэхдээ ер нь би чи яг дипломаа өртлөөд л маргааш нь ачааны машин дээр суугаад Хинтээ аймгийн Бэндэрсэм руу явсан шүү дээ. Тэгээ очихдоо бол хамгийн анх намайг сонсцоо гэдэг жүжигийн масовканд олон хэсэгт гарсан. Тэгээ тэнд 8 удаа дөр хөвөрдөг, нэг чөтгөр болдог, нэг лам болдог, нэг олон хэсэгт хашаа болно, нэг хүрээний зах дээр юм юу дарж байгаа хүн болго ингээд тэр жүжигийн масовк бол өстой гайхалтай жүжиг байсан. Одоо хэм би тийм олон хэсгийг тавилт нь тийм гоё жүжиг харддаггүй шүү дээ. Үзээгүй тэр намайг сонсцгоо жүжигийн тэр олон хэсгийн тавилт бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээ тэн дээр чинь маш хурдтай угсарч 8 удаа хувцас сольж гардаг. Би чи бүр алиа галж байгаа юм чи. Хөөстөөгөө зууралдаа. Бүр уйлаа. Бүр ямар гайтай ямар юм сонгоч ба гэдэг чи бүр юу одоо за ингэж одоо би цааштай явах юм бол одоо дуусах юм байна уу? Юу хийчихвэ гэдэг шиг юм болж байгаа юм чи. Хөөстөө бүр алиа галцсан л да тэн дээр бол. Тэгээ яг сүулдэ тэгээд дуршлах суун. Эргээд утгад сайхан. Эргээд утгад сайхан. Тий. Ер нь уран бүтээлч хүн манай урлагийнхан бол ерөөхдөө байнга л нэг тийм сайхан дурсамжуудаар дүүрэн байдаг. Дээрээс нь ингээд өөрсдөө хүмүүс нэг аж аргал бэлддэг хүмүүс олооч тэр бас бусад би нэгэ бас тоглолтын үеэр нэг хөөхөн дөнгөх ч юм уу тиймэрхүү зүйлүүд их байдаг гэл биенийхээ бас хамт нэвтрүүлэг тарахаар биенийхээ янз бүрийн их ярьдаг шүү дээ. Ер нь тийм сайхан яриад нэг хоёул бас үргэлжлээд дээ. Ер нь сүүлийн үед ч юм уу эсвэл ер нь ингээд хаяа нэг би уулзаад захаар юусан мартагддгөө нэг тийм сайхан ярианууд. Нөгөө англиутэй нэг баригад явж байгаа дарханд хоёулаа нэг яг тэрвэрлдээд л одоо нэг тийм эротик үйл ажил болох юм дээр угаасаа гэрэл ав шүүм өгдөг юм да. Яг тэхийн өмнө ингээд тэрвэрлдээд даг хоёрын нэг үлсэл тэрвэрлжсэн чинь тог тасарчдаг байхгүй. Оо уулын ингэсгээд гэрэл авчих байсан шүү дээ. Ямар валаа юм бэ? Тог байдгүй эрдгүү бүр ерөөсө тасарчлоо. Тэгээ сүлдээ үзэгчтэй гарч хиллээ. Цаг боллоо. Одоо маргааш өдөр одоо үргэлжлүүлээд ингээд тоглох уу, яах вэ хүүгээд ярилцуулаад тэгсэн. Үгүй хүлээе л гэж шүү нөгөө үзэгчтэй. За тэгээ хүлээ тийм ээ. За тэгвэл хэдүүлээ нэг хэдэн минут хүлээгээд ирэхгүй бол тарийн идэхүү гэдгээ хэлчихэл байж л за юмыг яаж битгүүгээд аглуутаар буцаал нөгөө тэрвэлсэн юун дээр очичоод байжсэн чи тог ирлээ. Хоёулаа сандраа тэрвэлдээ. Үргэлжлүүлсэн чи нөгөө үзэгч чи бүр хөхрлөө. Ингэж удаа тэрвэлсэн. Тэрвэлддэг хоёр уугаа хөхрөөд идэг бит хоёр өөрсдөө хөхрөөд тоглолт бүр байдгүй. Өөр тоглохоо болоод бит хоёр чи бүр өвдгөлж хөхрөө, сөкөрч хөхрөө, үзэгчд маань хөхрөө. Тэгснэ за зүгээр битээ санаа зоо үргэлжлүүлээ тоглол гэж тэндээс нэг хүн хэлэнгүү дахиж хөхрөлдөө бүр нэг тоглолч бүр явдггүй бүр хөхрөө сүлдээ аглуу яг ихнээсээ эхэлгүй үзэгчээс асууж хөхрөөд тэгсэн чи үзэгч нь бас хөхрөөд бөөё бас гих мэтчлэнгээр ингээд тийм юмнууд гарнаа. За энэ өдрөөсөө хаханаад инээхээс өөр аргагүй юм болж тээ. Тэгэхээр энэ сайхан ирч хүчтэй яриан дээр манай тоглолтын тайцнаа нэгэн Бразил одоо карнавалын бүжигч охтууд ирсэн байгаа. Тэгээд та бүхэн бас манай үзэгчдэд ирч хүч гэдэг өгнө гэдэгт итгэлтэй ингээд тоглолтоо хөл авч үзье. Монгол Экспо үзэглэгийн танхим. Бидний баяр дээр баяр нэмсэн бүжигч охтуудаа бас маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа энэ хэсэгт одоо шинэ жилийн сайхан дурсамжуудыг хоёулаа үргэлжлүүлээ. Тантай ярьж байгаа энэ яриа нэг тийм айгуу гоё дурсамж хөгөссөн тийм сайхан надад айгуу гоё мэдрэмжийг өгч байна л да. Тэгээ танд бас ихтэй баярлалаа гэлчээ. Ойрд баярлалаа. Ойрд ер нь бас ингээд одоо өнгөрснөө гэдэг шиг дурсаагүй удцсан юм байна л да тий. Гоё тий. Шинэ жилийн баяр гэсэн чинь бас надад нэг санаанд орчлоо. Манай нэг кинодрамангийнхан чинь
бас шинжилгээр одооныхоор бол нөгөө юунд явна гэдэг лээ. Хаагинд явна гэж ярьдаг. Тийм халтар юм гэдэг шүү тэрэнд дээ. ингээд бас явнаа. Тэгээ шүү дээ. Тэгтээ явахдаа мөнгө авна гэж байхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр л одоо Дээрээ дураараа. Дээрээ тий дураараа гэдэг шиг тэнд очиод миний дүнээр тэгээд ингээд гэвэл тэгэл очиод тоглолдог ч юм уу нэг үзүүлбэр үзүүлдэг. Тийм байла. Тэгсэн чинь манай ангийн нэг хүүхэд байхгүй. Хөлөө хулаад яг очсон чинь өвлийн өвгөн маань байхгүй шүү. Алга болчлоо. Сураг чимээг гэсэн чинь хөрхөө хөлөө болцсон байсан. Тэгээ нөгөө чинь сураг чимээг болчлаа яана ийнэгээд эрдгүү мэрдгүү гэх тухайн үед чинь утас байхгүй би энийгээ яасныг ерөөсөө мэдэх боломж байхгүй тий ер нь тий байсан шүү дээ. Тэгээд нөгөө шинжил дээр очсон эрдгүү яана гэвэжсэн. За одноо минь одоо хүн болгон үүрэг оройлтой. Чи одоо өвлийн өвгөн бол гэж намайг юу гэсэн үг юм би яас гэж өвлийн өвгөн болдгий бэ? Яагараа би өвлийн өвгөн болдгий ийм жижиг юм би чинь гэдэг ийм турхаа тэр үз турхаа байж тэг яасан гэж гэсэн үгүй. Одоо өөр гарцахгүй. Өөр арга байхгүй. Эвлийн өрийн даргач намайг бол гэдэг юм чи. Даргын өгөл үг. Тухайн үед бол эвлийн өрийн даргач надад тэгээд бүр ялцгүй чи болоо даалгавар. Тэгээ би чинь өвлийн өгний говц өмсөөд сахад махал зүгээд өвлийн үг боддоо би. Гараад бас бүдүү хоолоогоо бүдүүн болгоо яриад байгаа маа. За хүүхдүүд минь гэдэг айгу юу дуугаар тэгээ ямар ч хэсэг хөөрхий байгууллагын нас нь гомдол ирээгүй. Таны энэ өвлийн үгж ямар сонио өвлийн үгэн бэ гэж хинч гомдол ирээгүй. Тэгсэн чинь хинч гомдол ирсэнгүй одноо тэгэл болчлоо шүү тэгээд манайх наваг шаалаа. Тэгээ оюутан багтаа нэг өвлийн үгэн ихний бөгөөд тэгээ миний амьдралын сүүлийн өвлийн үгэн тэр байсан. Бас л ховор боломж шүү. Ер нь эмэгтэй хүн хэр харагтаад өвлийн үгэн болох болохгүй шүү дээ. Тэгээ би нэг чихэгдэж нэг өвлийн үгэн болж ирсэн. Он солигдох энэ мөчийн бас нэг гол онцлог нь юу гэж би хувьдаа хардаг байхаар бас нэг шинэ он, шинэ ажил, шинэ мөрөөдлийг бас бид нэг бэлгэлдэг юм болоо шинэ зүйлүүдийг бас их төлөвлөдөг. Таны хувьд 2017 онд юу төлөвлөж байна? 2017 онд төлөвсөн ажил их байна. Тэгээ за яг тэгнэ гэж бол одоо амлаад яах вэ? Бодсон бодол маш их байна. Ямар ч байсан би 2017 онд дэлгэцийн бүтээл рүү нэлээ төлхөө орно гэж бодож байгаа. Тий. Хамгийн сүүлд одоо Алтан өндөг гэдэг нэг кино хийгээд монтажлаад дууссан байгаа. Тий, тэр нь 17 онд бас нэлтээ их юм байна. Нэлтээ хийж магадгүй. Тий. Нөгөө өөр Монголтай хамтарсан учраас би бас яг хизээднийх нь одоо тов тодорхой хэлж чадахгүй байна. За ямар ч бас X2 production-ийн хувьд бол 17 онд дэлгэцийн бүтээл рүү бол шуурхаа орно гэж бодож байгаа. Баярлалаа энэ сайхан баярын өдөш. Манай нэвтрүүлгийн баярын дугаарыг маань зочин болж манай үзэгчдэд баяр дээр нь баяр нэмж бас хамгийн сайхан дурсамж сэтгэл хөдлөсөн тэр сайхан дурсамжийг бидэнтэй хаваалцсан танд дахин баярлалаа гэж хэлье. За ёстой баярлалаа. Тэгээ би түрүү ярьжсэн ойр нэг дурсамж яриаг юм байна гэдэг шиг ер нь бол хүн амьдралаа бас эргэж дурсаж бодож явах хэрэгтэй гэж би боддیں۔ Энэ бол одоо гуниглахтай биш. Тэрнээсээ ирч хүч бас өөрөө хэн байснаа гэдэг яаж амьдрснаа гэдэг шиг бас эргэж харж явах нь бас зүг юм болов уу гэж би боддیں шүү дээ. Тийм болохоор одоо маш олон жилийн өмнөх гихэлэг сайхан дурсамжуудыг нь эргэж санал зуулж хамтдаа бодсон сэтгэлд минь баяр баясгалыг гийлгүүлсэн чамд их баярлалаа. Энэ сайхан дурсамж ярихаар чинь бас зүгийн нэрэг тий? Би энд бас ирж байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Ер нь амьдрал гэдэг өөрөө тийм эргээ дотоход хамгийн аж аргалтай мөчүүдийн ихээс байдгаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр ч утгаараа бид бүсгүй айд нэвтрүүлэг маань баярынхаа дугаарт ийм сайхан бүсгүйг ураад хамгийн сайхан дурсамжийг нь та бүхэндээ хуваалцлаа. Бидэнтэй хамт байдаг, нэвтрүүлэгтэйгээ хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. 2017 онд бид мандаалагч хүчрэхэг та бүхний хайртай тэрэн сайхан бүсгүйчүүдээрээ бид өргөлжлүүлэн нэвтрүүлгээ гоёх болно. Тэгээд манай тоглолтын тайзнаа дуучин баяр цэцэг танд зул сарын нэг сайхан уран бүтээлийг хүргэхээр ирсэн байгаа. Ингээд баяр цэцгээгээ бас хүлээн авч үздэгэ нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. 2017 онд та бүхний маань ажил үс хамгийн сайхан бүтэмжтэй явах болтугай гэж хүсээрэй. Баярлалаа. Баяртай үзэгчтэй. Тэгээд эрэхтэн зэрэг ерөөсө хүлийн зөвшөөрч эхэлж юм л да. Хүнийх нь хувьд тий хүлийн зөвшөөрөөд эхлэхээр найзан болгож эхэлж байгаа байхгүй тийм чинь. Анх оюутан болоод
оюутны ширээнд суусан анхны одоо нөө бөөнөрөө нийлээд ажил авна. Тэр цаг үеийг эргээд орсод бас хамгийн сайхан дурсамжаа төгөлдөх байх гэж бодож байна. Би ч одоо Багшийн дэдийн кино драмын ангид орчвол хамгийн анхны хичээл надад ерөөсөө мартагддаггүй. За би чинь кино драмын ангид орсон. За жүжигчний хичээл гэж юу ямар хичээл байх вэ гэж бодож байгаа юм чинь. Тэгэл хичээл эхэлсэн. Үгүй алтан мөнгөний эзэн тоглоод эхэллээ шүү. Би ч өөр гайхаадгүй чи алтан мөнгөний эзэн тоглох юм. Тэгээ алтан мөнгөний эзэн гэдэг чинь нөгөө нуугаа тий хинтнээр гараад иргээл гарч ирсэн ингээл таадгаад таасна нөгөө ингээд буцаж өгөөл үгүй чи одоо бүр гайх хичээлээ заадгүй багтаа. Юу тоглоод байгаа юм болоо гэж. Өөд яг тоглоом болохоор сонирхолтой байна. Тий сонирхолтой байна. За тэгсэр бол эхний өдөр тоглоод бие биентэйгээ танилцаад биенийхээ овг нэртэй цээжлээл хэн одоо гомбын золбоо дундгой аймагс тэдгээр харамчлыг төвчж ирсэн гэл тий тус тусаа бүгдээ тэр овгтой юу гэдэг цээжлэн тэгээд л ер нь маш хөнгөхөө хичээл жигтэйг гоё хичээл тоглодог хичээл би чи бүр хөөх за ингээд дөрөвчөд орчих гэж арайч баймааргүй юм ямар гоё хичээл вэ гэж бодоод тэгээд л хүнд нь эхэлсэндээ хөөхө хуурсан байхгүй бидрийг. Ганц 2 өдөр тий тэгээд гоё өстой гоё ангид орчлаа би гэж байжсэн чинь хамгийн хүндгцүү ангид орсноо сүйд мэдсэн л дээ. Тэгтээ тэр анхны хичээл ерөөсөө мартагддаггүй. Би ямар гоё хичээл гэхээр ийм байдгийг гэж би чи бүр тэгж хичээлээ эхэлдэг одоо авах авсан шүү дээ. Тий хотоос ерөөсөө 2 авах авсны нэг нь их тул битээр байхгүй юу. Тэгээ ингээд ямар хүүхдүүд ирэх болоо гэж байжсэн. Ярьцгааж байгаа хоёулаа за юу ч гэсэн анги руу орё гэдэг. Манай анги дөрөв дахь хүртээсэн. Хоёулаа шатар гүгэл гараас хөөх шатан дээр нэг гурван гоё залуу зогсож байна. Нүд хөмсөг гэж чихтийх ерөөсөө чихтийхэн гурван гоё цэвэрхэн залуу. Тэгээд нөгөө гурыг хачаад хийх ямар гоё залуучууд вэ гэж тэгдэ. Тэгэхээр юуг нь хараад байгаа юм бэ? Хараагүй юм шиг яваач гээ. Тэгээд чичээд ангидаа орж ирээд хоёулаа суужсэн чинь нөгөө гурван залуу гой залууч манай ангид ороод ирдэ шүү. Хоёулаа гайхаа би энийг нутраад хүүе нөгөө гурвч манай анги байсан биш үү. Тэр нь одоо энэ гомбын залбаа. Тий. Тэр нөгөө дан цод одоо нэвтрүүлэгч дамжгийн цод гэдэг шүү дээ. Тэр цод чинь. За тэгээ нэг нь нэгмэрч өгч жүжигч юм байсан та одоо өнгөрцөө хөрхөө нөгөө газар шороод дээр тоглодог доо. Тэгээ нэг их бүлтгэрнүүдтэй бас манай ашуу урлагтыг тоглодогсон. Их авьяастай залуу байсан. Үрхээ. Тэр гурван маань орж ирээд гуруулаа нэг тавхраатай хадаг нүдтэй. Тэгээд манай ихтүүд хүүш энэ чи дандаа гоё хүмүүс орж ирж шүү гэж тэгжсэн. Ерөөсөө мартагддгүй. Тэгээд манай анги чи 21 27 хүүхдтэй анх хичээлээ эхэлж байлаа. Аймаг ангиас ирсэн. Одоо аймгийн шалгуулсан нөхдүүд штэ. Авьяасаар тэр чи багш нар яваал одоо өөр хангаагаас жишээ нь одоо цэндийн наран чимгийг авчрах жишээ нэ. Ер нь бүх дэд сургуулиудын залуучууд кино драмын ангийн охтуудыг харах гэж л ирдэг байсан. Төмрөө түүний команд гэдэг кино чинь киногоороо их гарна, бас номоороо их гарна. Тэгээ тэр үеийн пианорууд одоо миний үчи пианорууд шүү дээ. Тэр үеийн пианорууд ч одоо төмрөө түүний командыг дуурайгаад тэгээд л одоо гоё компанид ажил өрнүүлэндээ манай Чингэлтэн одоо 2 гудамжны хүүхдүүд нээлтдэг гэсэн. Манай гудамж, манай урдлын гудамж. Тэгээд тэр 2 гудамжны хүүхдүүд маань нээлж одоо биеиндээ ус авч өгнө. Биеийнхээ төлөө модыг хагална. Ганц хүүхэд нь хол байгаа инээдээ туслана тий. Бас тий хингой эмзэнгой өвцөн гэвэл ээлжир иргэн. Яаргүй. Тий их тийм хөөрхөн одоо тус сэтгэлгээтэй тийм хүүхдүүд одоо нийлдэг байлаа. Тэгээд ч ер нь сурлага номдод сайн байсан. Эргээ утгаад маш их авьяаслаг хүүхдүүд нийлдэг байжээ. Тэгээд би бүр залуу багтаа оюутан болсныхаа дараа тэдрийгээ бүр санаад мартаж чаддгүй. За тэгээд жүжигчин болсныхаа дараа ч гэсэн одоо байрныханд гэж ярина л да. Тэр байрныхаа хүүхдүүдийг маш их санана. Тэгэлгүй идэвхтэй зориулж өстой ном бичихээсээ гайл бүр бодно. Одоо энэ бас гайгүй болж. Тэгтээ түрүүний чиний хэлдгээр бол ер нь эргээ бодоход бол яг багын найз нартайгаа л их хүн эргэж уулздаг юм байна. Тэгээд чиний найз хэмбэг бол дандаа багын найз нараа хүмүүс гоцоо нэрсэн байдаг шүү дээ. Яагаад гэхээр би боддгийг
Зүгээр тухайн үед одоо тэр муу хүн тэр сайн хүн гэх байхгүй л Тийш. үргэлж нөхөрлөж байгаа шүү дээ. Тэр улсууд чинь. Муудад сайдгаж тийм муудан сайдан бүх зангаа авалцсан тэ сүлдээ тэрнийхээ муу занг хүлэн зөвшөөрнө. Энэ ийм зантай те ингүүл зүгээр болчтой гэдгээ мэднэ. Сургууль анги тархин гэж байдгүй байх л та. Тэр чинь бас нэг жүжигчүүнд хамгийн байх ёстой арын шин те нэг одоо нэг жүжигчүүнд байх ёстой суурь юмнуудыг багш нар анхнаас нь бэлдэж эхэлж байна л да те. Намайг анх ороход ер нь тэгдэг гэсэн чи бол жүжигчний психологтой хөвгт биш байна гэдэг. Манай багш нар намайг тэгэд идэг гэсэн. Тэрэнд бас нэг учир өгдөг гэсэн баха. Тэгээ хаяа бас нэг жоохон хамаагүй чи чөлөөтэй инээц. Хаяа бас тэлэгдэц. Чи бүх юмаа ингээд яг цэгцтэй бүх юмаа одоо жин тан те энэ бол ийм л энэ стка ингэж тавьсан бол ингэж л тавих хэрэгтэй те. Би энэ аягнаас уусан бол би л уух хэрэгтэй өөр хинч уух ёсгүй ч гэдэг юм. Хитрхи их тийм бэс юм шиг үлээ. Тэгээ багш нар маань чи нэг энийг юуг л өөрчлөх хэрэгтэй юм байна. 4 жил чи энэ дээр маш анхаарах хэрэгтэй өгдөө ингээд тэгжсэн би тэгэл боддتي бас нэг тийм аливаа юмд хандах хамтлагыг нэг бас нэг задлж өгөнж гэдэг юм те хитрхи их бас юу багч хэцүү шүү дээ. Ер нь самаа солихгүй нөгөө хомсны утгаа сольдгүй яс хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бас нэг жоохон тийм талдаа байсан юм шиг байлаа. Тэгээс үлдээ би бүр хамаагүй басалтаа би амар идэрсэн шүү дээ. Дөрөвдүгээр курсээ төгсөхдөө би чинь Өөртөө ороод гарсан. Тийм, ер нь нэг стакат уус байхад хинийх юм бэ гэж асуухгүй ус уйл уучих жишээний. Ерөнхийдөө нилээ эвдэрсэн те. Эвдэрсэн те. Тэгээд одоо мэрэгчлийн онцлог төв чухал баг та. Магадгүй бас нэг тиймэрхүү зан характер хэрэгтэй юм шиг байлаа. Их тул дээр нэг шатаар өгсөө явж идэв ба. Хоёлаа хотоос бүтээч орцсон. Хотоос хоёр очиход жишээ нь яг тэрээр ангийн голын гүүрээр гарахад миний маш олон гоё дурсамжууд сэргэж одоо бодогддог надад. Би чи стол тэр ангийн голын эрэхтэр аргалын утаа мэдрэлэн штэ. Эргээд санахад их сайхан байдаг. Чингэлтэй уулын тухайд бол угаасаа манай одоо би боддоо штэ. Тухайн тэр гэр хорооллын гудамжууд чинь маш гоё цэгцтэй байлаа штэ. Хөө яг жигдэх өнгөтэй бүгдээрээ хаалган дээр үлцийн хийнүүд бичсэн тий. Тэгээ бүх юм зэгцтэй бүгд гарч хогоо цэвэрлдэг. Тэгээд ээлжээр эргүүл хийдэг ямар цэгцтэй байсан юм. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн хийвтэй найртай хоорондоо ерөөсө хідэн гудамж алгасаар тэднийх тэнд байдаг энд байдаг гэж мэддэг үстэй. Одоо л би нэгэ танихгүй штэ. Хандагийн хаана гэхэд зүгээр хідэн гудамж алгасаар заана үстэй тухайн үеийн хүмүүс чи тийм л байсан. Тийм болохоор нөгөө хүүхдүүд би нэгэ их таньдаг. Тийм учраас их олноороо бөөгнөрнө. Тэгээ олноороо бөөгнөрсөн хүүхдүүд юу өстэй болох вэ? Тэгэл өстэй хөл бөмбөг маадаг. Тэгэл сагс бавгаж гэх гээд. Янз бүрийн тоглоомод тоглоно. Би одоо харин ажиглаад байхад ингэж гудамжиндаа ингээд маш олноороо гараад тоглож байгаа хүмүүс юу харагдах байсан юм шүү дээ. Бидний үед чинь бол маш олноороо бөгнөрч тэгж тоглодог. Тэр маань одоо бас их гоё дурсамж болж үлдсэн юм болоо гэж боддог. Тэгээ тухайн үед чинь бас нөгөө ном унших хөдөлгөөн их өрнөдөг болохоор тийм тэр нэг 5 онцгийн эзэн болохгүй нацагд орж тэмдэгтэн тий. Тэгээ номын сайн нөхөр гэдэг тэмдэг аавна гэдэг чинь бас одоо том үзүүлэлтийн нэг шүү дээ. Нэгэн сүрхий мундаг сурагчийн үзүүлэлт байхгүй юу? Тэр бас нэг